Хичээнгүй Баатар, зүтгэлд захирагч Гомбид Шингүн. Олон өргөгдсөн богд хаант Монгол улсыг байгуулахад онцгой идэвхтэй үүрэг гүйцэтгсэн Хязгаарын сайд 2 хутагт Цэргийн Жанжин 2 Баатар байдаг. Үүнд баруун хязгаарыг элбэн тохинулах сайд Самади багш, Номон хан Жалхан цутагт Дамдан базар, баруун хязгаарыг тохинулах цэргийг дайчлан захирах Жанжин Хатан Баатар, Ван Магсаржав нар баруун 2 аймаг, ховдын хязгаарыг хамаарч Улаастайд яамалдаг байсан бол зүүн хязгаарыг элбэн тохинулах сайд Егзүр Ачитван Бадарсан Эрдэнэ, Мэргэн хамб Чин зүтгэлд Үнэн сүжигт Ном чутагт Галсан даш зүүн хязгаарыг тохинулах цэргийг дайчлан захирах Жанжин Хичээнгүй Баатар, зүтгэлд захирагч хүн Гомбид Шинар зүүн 2 аймаг Дариг ангийг хамаарч Егзүрийн хүрээнд яамалдаг байжээ. Баруун хязгаарт баруун хойд, баруун өмнөд хязгаар багтдаг учраас туваад асуудал гарвал Хатан Баатар Магсаржав, харин зүүн хойно манжуурт юм болбол Хичээнгүй Баатар, гүн Гомбид Шинар явж зохицуулдаг байсан мөлий. Хатан Баатар Магсаржаваас ялгаатай нь гэвэл Хичээнгүй Баатар зүтгэлд захирагч Гомбид Шингүн бол удмын тайж угсааны хүн байлаа. Хичээнгүй Баатар Гомбид Шинийг тайж Эрэгдэн давгийн хэрэгт татан оруулж, Егзүр хутагт Галсан даш, Мандшир хутагт Цэрэнд орж, Дэлү хутагт Жамсранжав нарын хамтаар баривчилжээ. Үндслэл нь Эрэгдэн давг Японоос тусламж гуйх нууц бичгийг зохион Мандшир, Дэлү, Егзүр, Хичээнгүй Баатар нараас зөвлөгөө авахаар гэрт нь очсон гэх үйлдэл. 3 хутагтын хувьд Эрэгдэн давгийн Японд хандах эл санааг дэмжээгүй. Гэсэн ч тэднийг Банчин богдыг Монголд урж авчрах гэсэн зохиомл хэрэгт холбогдуулжээ. Зохиомл гэдэг нь Банчин богдыг тагнуулын арга замаар Монголд оруулж ирээд Далай ламын эсрэг цэргэлэн хөдөлгөх зорилготой Улаан Орсын тагнуулчдын нууц ажиллагаа байсан юм. Монголын дотоодыг хамгаалахын энэ ажиллагааг явц тунд нь нураасан түүхийг Монголын алдарт тагнуулч Намжилын Хаян Хэрвагийн тухай нэвтрүүлгээс үзсэн бизээ. Мандшир Егзүр нар өөрсдөө алдарт цуутай том хотог тувилгаад учраа Банчин богдыг Монголд өрөх нь битгий хэл санаач байгаагүй юм. Егзүр хутагт энэ санаагаан мөрдөн байцаалтад шууд ил хэлсэн байдаг. Зохиомл ажиллагаагаа нураалагсан Улаан Орсын тагнуулчдад энэ 2 хутагт таалагдсангүй. Таалагдж болох ганц санааг хэлсэн хүн бол ганц Дэлү хутагт л байлаа. Тэрээр Банчин богдыг Монголд ирвэл бараалхаж мөрөх хүсэлтэй учир нийслэл ирж дотоодыг хамгаалахын дарга Хаян Хэрватай уулзаж асууж сургалж явснаа мөрдөн байцаалтад эл шударгаар мэдүүлсэн байдаг. Мөрдөн байцаалтын эцэст Эрэгдэн давг Галсан даш Гомбид Шин 3-ыг л цаазалжээ. Егзүр хутагт Галсан даш бол Эрэгдэн давгийн ойрын хамаатан тайжим. Удам судар нэгтээ Монголын 3 том тайжийг Улаан Орсууд боломж гарсан дээр нь нэгэн дор юутгсэн түүх ийм буюу. Гэхдээ энэхүү био юутгэлийн бодлогын цаана хаант Орсоос өвлөж авсан Улаан Орсын геободлогын үйлдэл далдлагджээ. Учир нь бүх Монгол улсыг байгуулах стратеги зорилготой богд хаант Монгол улс байгуулахад Егзүр хутагт Галсан даш өвөр Монголыг түүний хойд хошуудыг дагуулах богдын засгийн газрын тактик ажиллагааг чадмаг удирдсан юм а. Өмнөд монголчуудыг ар халах руу эргүүлэхэд Цахарын Мэргэн хутагт гүдсэр чин сэтгэл гаргасан бол баруун Монголыг чөлөөлөн нэгтгэхэд үнэн бишрэлт Хуйлгаан хутагт Дамби Жансан ихээхэн гавья байгуулсан билээ. Эдүгээгийн түүх судлаачид нэг бол 1914 онд Хятадын хар цэрэг Егзүр хутагтыг баривчлан Бээжинд авч явсныг, эсвэл Оросын цагаан цэрэг Дамби Жансан хутагтыг нутагтаан авч явсныг тухайн үеийн хэрэг явдал, цаг хугацаа, учир шалтгааны холбоосгүйгээр салангад авч үздэг, бичдэг. Үнэн хэрэгтээ эдгээр 3 хутагт хувилгаадыг Хятад Оросын цэрэг цаг хугацааны үед нэгэн зэрэг баривчилж нутаг руугаан авч явсан юм а. Энэ нь 1915 оны Хягтын гэрээгээр Монголыг буулган авах бэлтгэлэн урьдчилан хангаж байсан Орос Хятадын нэгдсэн ажиллагаа байжээ. Учир нь Хягтын гэрээний эсрэг эдгээр 3 хутагт богд хааны зарилгаар өвөр Монгол, хөхнүүрийн шинэ хязгаарын монголчуудыг зүүнээс баруун тал хүртэл бүгдийг нь босгоод ирч чадах аюултайг Орос Хятадууд тооцоолжээ. Дамби Жансан хутагтыг баривчилж явсан шалтгаан нь тайлбарлахыг богд хаан Оросуудаас шаардсанд Орос улс харьяатай мэднэ гэсэн товчхон хариу өгчээ. Харин Хятадууд Егзүр хутагтыг 1915 оны Хягтын гэрээний дараагаар дааж унтанд мөргүүлээд буцаан өгчээ. Тэрхүү гэрээгээр өмнөд монголчууд Хятадын мэдэлд орсон учраас Гүдсэр хутагтыг Хятад нь мэдсэн биз.
Цахрын гүцсэр худагтын нэр Монголын түүхэн бич баримтад дахин гараагүй. Хяактын хилцээнд төлөөлөгчөөр очсон Манлайбаатар Дамжин сүрэн Хятадын эсрэг хэрхэн хүчин ганцаардсан. Хятад улс 1920 онд түүнтэй хэрхэн тооцоо бодсон нь дээрх хутагт хуйлгаадуудтай нэгэн сэжмээр холбоотой. Манай түүхэнд бичигдгүүл болохоос Манлайбаатар Хатанбаатар нартай хамтаар Хэчээнгүбаатар гүн Гомбидшин Жанжин ч гэсэн гаминд баригдаж, шоронд нь хоригдож байсан юм. Дэлэн хутагт ард гаралтай. Дээр нь нууц ажиллагааг нь халахж болох үс санааг Улаан Орсын тагнуулчдад хэлсэн тулдаан амьд гарч тагнуулд зарагдсан бол ард гаралтай Мандшир хутагт Цэрэн дөржийн хувьд Улаан Орсын тагнуулд ашиглагдаж явсныхаа хүчинд 3 дахь удаагаан амь өршөөгдөж. Хэчээнгүбаатар Гомбидшны хувьд Эрэгдэн давг түүнээс мөнгөн тусламж хүсч гэрт нь нэг л удаа ороод гарсан төдийд түүнийг баривчлах шалтгаан болжээ. Хэчээнгүбаатар Гомбидшнийг мөрдөн байцаалсан хэрэг нь 9 дугаар богдын дүрийг Монголоос тодруулан залах гэсэн асуудал юм. Альч цаг үеийн монгол хүн үнэмшиж болохоор шашны ээлзэн үйлийн цаана Улаан Орсын тагнуулчдаас төвдийн 13 дугаар Далай ламын эсрэг зохиосон бас нэг гэмт хэргийнхэн гэрчийг үгүй хийсэн үйлдэл далдлагджээ. 1928 оны сүүлч 1929 оны ихэр Гомбидшин гүний өгсөн мэдүүлгүүдэд 16 оны 9 дугаар сард засгийн газраас миний биеийг төвд улсад суух элчин сайдаар томилж албан хаагчдын хамтаар хөсөг хэрэглүүлэн явуулсанд тушаалыг дагаж уул газар хүрэлцэн очиж тушаалын доторх хэрэг явдлыг гүйцэтгсэн гэжээ. Тэгэхээр Хэчээнгүбаатрын явсан тушаал гэдэг нь чухам юу байсан бэ? Тушаалын доторх хэрэг явдал гэдэг нь юу байсан бэ? Сүүлийн үед Оросын судлаачдын гаргаж өгөө баримтуудаас үзвэл монголчуудын хувьд төвд улсад суух элчин сайд гэдэг нь Улаан Орсын тагнуулчдын бас нэг нууц ажиллагааны халахвч төдийл байжээ. Энэ халахвчийг Москвад 1926 оны 11-р сарын 11-нд бүх Оросын коммунист намын улс төрийн төвчөөний хурлаар тогтоон баталжээ. Тус хуралд гадаад харилцааны ардын комиссар Чичээрний тавьсан илтгэлийн нэр нь Төвдийн тухай гэсэн энгийн товчхон боловч утга агуулга нь зөвлөлт засгийн газраас цасны орны албан ёсны удирдагчид тэдний сөрөг бүлэглүүдтэй нууц холбоо тогтоох арга замын тухай санал байжээ. Чичээрний саналыг маш нууцсан зэрэгэлтэй баталсан тус хурлын тогтоолын 6 дугаар зүйлийн ад лахас руу ойрын хугацаанд Монгол ард улсын элчин төлөөлөгчийн нэрээр албан бус төлөөлөгчийг илгээх тухай гадаад харилцааны ардын комиссарын саналыг дэмжсэв. Бэд ажиллагааг 20 мянган рублээр санхүүж үүсвэ гэжээ. Монгол ард улсаас төвдийн талд хэлэх ил халахвч нь 9 дугаар богдын дүрийг Далай ламаар батламжлуулах асуудал. Албан ёсны нууц даалгавар нь Монголын элчин дагалдагчдын дүрээр очих зөвлөлтийн тагнуулчдад Далай ламын дэргэд хүрч ордны хамгаалтыг давж ороход 9 дугаар богд Монгол улсын элчин гэх мэт жүжигийн дүрэл хэрэгтэй байж. Зөвлөлтийн тусгай албаныхан Монголын төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд орж явах тагнуулчдаа хэрхэн бэлтгэснээс мэдэж болно. Тэдний зорилго нь зөвхөн 13 дугаар Далай ламыг хороох. 1921-с 1922 онд зөвлөлт Оросоос ирүүлсэн халимгийн торгууд цэргүүдээс Монголд үлдээд байсан Масак Бямбаевыг лахас руу явуулах шийдвэрийг Москвад гаргажээ. Тэгэхээр Монголын далбоон дор лахас хэрэгжүүлэх Улаан Оросын тагнуулын нууц операцийн төлөвлөгөө айл эрт бэлтгэгдэж эхэлсэн бөгөөд тэр дагуу Масак Бямбаевыг нууц байдал бэлтгэн сургах 2 нууц мэрэгжилтэн 1926 оны 5 дугаар сард Москвагаас тусгай онгоцоор Улаанбаатарт иржээ. Нэг нь нууц хилцээ алан хятад ажиллагааны мэрэгжилтэн Борис Мельников. Нөгөө нь нууцлан далдах ажиллагааны мэрэгжилтэн Анатолий Климов. Эндээс харахад Далай лам түүний ойрын хүрээллийг устгаж түүнийг нууцлан далдлах байжээ гэдэг нь ойлгогдно. Гэхдээ ямар нэгэн гайхалтай учирлаар Далай ламтай яг нүүр нүрээрээ тулах ёстой байсан Масак Бямбаевыг сольж оронд нь халимгийн төвийн гүйцэтгэх орооны дарга Чапчаевыг томлон явуулжээ. Чапчаев 13 дугаар Далай ламтай уулзаж бүтэн 2 цагийн турш зөвлөлт Орос улстай хамтран ажиллавал хүссэн бүх тусламжийг олгоно хэмээн ятгсан гэдэг. Масак Бямбаевын хувьд Гомбидшин тэргүүтээ Монголын төлөөлөгчдийн багт яваа Улаан Оросын тагнуулчид болон 13 дугаар Далай ламын эсрэг Банчин богдыг төрхөрөх нууц зорилготой явж байгаад төвдийн Шарай голд экспедицтэйгэн гацчихсан байсан Николай Рерих нарын хооронд морин холбоо барьж явжээ. Харин Николай Рерихийн экспедиц лахас төрч чадалгүй сүүрсэн дүүхтэй.
Зөвлөлтийн тагнуулчдын бүрэлдэхүүнд солио хийхэд хүргэсэн шалтгаан юу байсан болов? Үйл явдал өрнөссөн логик тест дарааг мушгах юм бол Монгол улс төвдөд алан хидах зорилго бүхий элчин төлөөлөгч томилхоос татгалцсан байх магадлал нь илүү үнэмшилтэй. Оросуудын хувьд хаалттай байсан төвд далаалан зэрэг олдсон боломжуудаа алдахгүй төлөө буулт хийсэн байх магадлалтай. Монголын засгийн газар ганц энэ асуудлаарч бус. Есхүр богдын дүр Монгол тодорсныг далааламаар сүнтэг шүүлгэн батламжлуулахыг тэднэр зөвшөөрүүлж давхар буулт хийлгэжээ. Үнэн дээр шашнаар л дамжин далааламд хүрэхээс өөр улс төрийн боломж тухайн үед монголчуудад байгаагүй юм. Ингээд 1925 оны 11-р сард хуралдсан улсын 3 дугаар их хуралд ерөнхий сайд Сэрэнд орж тавьсан тайлан илтгэлдээ манай нам засгийн газар хутагт хувилгаадын асуудлыг шийдэх хэргийг далааламд шилжүүлэх саналтай байгаа. Хэрвээ далаалам богд гэгэний хувилгаан төрснийг зааж хэлэх буюу түүнийг батламжилбал манай засгийн газар олон түмний зүсэг бишрлийн асуудалд хутгалдан оролцож хориг саад хийхгүй. Ил асуудлыг одоогоор далааламд илгээгээгүй байгаа бөгөөд хурлын төлөөлөгчид та бүхний саналыг сонсохыг хүснэ гэжээ. Уг хуралтай Зэрэг шахам Хичээнгүбаатар Гомбидшингүн Орос халимаг дагалдагчдын хамтаар төвд рүү явсныг үзвэл улсын их хурлын төлөөлөгчид ерөнхий сайд Сэрэнд оржийн саналыг зөвшөөрч дэмжижээ. Харин 9-р богдын дүрийг тодруулахыг дэмжээгүй нэг л хүн байсан нь Цэвэн Жамсроно байлаа. Түүнд улаан Оросд үл итгэх 2 шалтгаан байв. Нэгдүгээрт Орос дахь нөхдөөсөн зөвлөлтийн тагнуулчдын Далай-ламын ордонд аллах үйлдэх зорилгын баттай мэдээллийг авсан. Хоёрдугаарт Монголын засгийн газрын амийг дагуулan давхар буулт хийгээд байгаа зөвлөлтийн тагнуулчдын үйлдэл нь өөрөө дээрх зорилгыг батлаад байсан юм. Үүнийг 1921 оны Монголын туршлага харуулж байна. Тэгэхээр улаан цэрэг Монголын дотоод хэрэгт огт оролцохгүй гэж Монгол ардын намынханд амлаж орж ирээд бодоогоос богдыг хүртлэх бүх удирдагчдыг устгасныг Цэвэн Жамсроно мэдэж байлаа. Цэвэн Жамсроно ил асуудлаар ерөнхий сайд Сэрэнд очиж анх удаан зөрчилдөжээ. Монголын тагнуулын алба бүхэлдээ мэдлэлт нь байсан Сэрэнд орж бас нэг зүйлийг мэдэж байлаа. Эдүгээ бид мэдэхгүй болохоос 1934 он хүртэл Монгол сууж байсан төвдийн албан ёсны төлөөлөгчийн газар зөвлөлтөө санхүүждэг. Нэг ёсондоо улаан Оросын тагнуулын гар хөл болж байсан төдийгүй тэр хэдэн төвдийн дотор Хятадын Гоминдааны тагнуулч суурьшсныг Монголын дотоодыг хамгаалах газар мэдэж байлаа. Тэр Хятад тагнуулч Николай Рерихийн багт орж яваад тэднийг шараа голд саадж байх зур лахаст очиж Хятадтай хамтран ажиллахыг уриалсан Гоминдааны загтлыг Далай-ламд гардуулж амжсан байдаг. Тэгэхээр улаан Оросоор буулт хийлгэсэн хийлгээгүй төвдийн төлөөлөгчийн газар Монголын элчинд виз өгөх л байж. Харин улаан Оросоор сонирхлыг дагуулan давхар буулт хийлгэх нь Монголын талд ашигтай туснаа гэдгийг хашир ерөнхий сайд багцаалсан хэрэг. Яагаад гэвэл Далай-ламтай шууд харилцах өөр суваг Монголын тагнуулд байсан юм. Энэ бол 1923 онд Богд хааны нууц илчээр лахаст очиж Далай-ламтай биечлэн уулзаад Монголын ерөнхий сайд болон хутагдуудад түүний загтлыг авчирсан Янзан хамб лувсан хаймч хүлээ. Тэгэхэд Янзан хамб Далай-ламтай харилцах аргаан тохирч нууц илчээрээ мотрын тэмдгээ дарсан загтлыг илгээдэг байжээ. Загтал нь төв үсгээр битсэн ердийн шашны асуудал байдаг ч гол мэдээлэл нь элчийн үгэнд байж. Тиймээс Монголын элчийн Хичээнгүбаатар Гомбидшнийг дагалдан очих улаан Оросын төлөөлөгчдийн саналыг ядаж л хүлээн авчгүй дүр эсгэх хэрэгтэй болсныг 13 дугаар Далай-ламд урьдчилан сануулах боломж ерөнхий сайд Сэрэнд орж болон түүний мэдлийн дотоодыг хамгаалах газарт байжээ. Улаан Оросууд 13 дугаар Далай-ламыг террор доогоог үзвэл монголчууд ч байгаа боломжоо алдаагүй нь харагдаж байна. Улаан Оросууд энэ алдаагаа хожим зассан байж магадгүй. 1934 онд 13 дугаар Далай-лам бусдын гарт ам өргөдөжээ. Нөгөө тэгүр Оросын судлаачдын гаргаж буй мэдээ баримтаас үзвэл 1934 онд Николай Рерихийг төвдөө ирсгүй хэмээн Москвагаас дуудажээ. Тэрээр Монголын өмнөд хилийн цаахантай бандит гэгэний сүмд ирсэн боловч Москва тооцоо бодох гэж байна хэмээн бодож буцаж явсан байдаг. Дашрамт хэлэхэд 1937 онд Янзан хамбын хэргийг зохиохдоо лувсан хаймчиг ламыг баривчилж түүнийг Японы холбоотон Банчин богдын тагнуулч болгохын тулд тэдэнд бичсэн загтал хэмээн бичиг зохиогоод Янзан хамбын мотрын тэмдгийг даруулж ард талд нь төв үсгээр тайлбар бичүүлсэн байдаг.
Цэвэн Жамсраано цэрэн дорж нарын зөрчлийн тухайд гэвэл цэвэний эсэргүүцлийг түүний өөрийнх нь нэрлсэн улаан империализмийнхэн. Нэгдүгээрт Ар Монголын ганц хөгшин чон цэрэн доржийг зайлуулах сайхан шалтгаан болсон юм. Монголын элчин төлөөлөгчдийг төвд явсан хойгуур Коминтернийхэн Цэвэн Жамсрааногийн шавнар гэгддэг баруунтны удирдагчдын эсрэг зүүнтний толгойлогчдыг төрхөрч эхний довтлогоо нь Монгол ардын хувьсгалт намын төв орооны дарга Дамд орж руу хандуулж нэг бол бидэнтэй яв. Үгүй бол цэрэн доржтойгоо яв хэмээн тулгажээ. Дамд орж цэрэн доржийг тэтгэврт нь гарах замыг сонгосон байна. Хичээнгүүсэд цэрэн дорж үүнд нь эхэд гомдсон тул Дамд орж хадаг барьж очин сэтгэл санааг нь зассан гэдэг. Хичээнгүүсэд цэрэн доржийг улаан урсууд зөвлөлд очиж эмчлүүлэх санал тавьсан ч тэрээр зөвшөөрөөгүй юм. Хоёрдугаарт зүүнтнийг дээш гаргаж ирэхдээ шашинтнуудаас нүүр тал олох хэрэгсэл болгосон байдаг. Өөрөөр хэлэх юм бол 9 дэх богдын дүрийг тодруулах явдлыг баруунтнууд л эсэргүүцэж байсан гэсэн ойлголтыг сүсэгтэн олонд итгүүлэхээр чиглүүлжээ. Зүүнтний толгойлогчдын нэг бадархад мэдээ баримтыг өгч барууны бөөрийнхийчүүд гэх номыг бичүүлж Цэвэн Жамсрааногийн 9 дэх богдын дүрийг тодруулахгүй төлөөнөө хэлсэн үг нийтлүүдийг гутаан басамжилсан хэлбэрээр өргөн ашигласан байдаг. Хичээнгүй Баатар Жанжин гом бидчнийг төвдөөс бусаж ирэхэд баруунтнууд хараахан унчхаагүй байсан ч түүнийг томилж явуулсан цэрэн дорж байхгүй болсон байлаа. Уг нь хичээнгүй сайдаас 9 дэх богдын асуудал нь элчин сайдын үүрэгт ороогүй. Зөвхөн Оросуудын халахвч учраас уг хэргийг хэрхэн зохицуулж шийдвэрлэх тухай заавар өгсөн нь Хичээнгүй Баатрын мэдүүлгүүдээс мэдрэгддэг. Элчин сайд гом бидчин төвдөд байхдаа 9 дэх богдын батламжил олж авсныг улаан Оросын тагнуулчид мэджээ. Ингээд түүний буцаж ирсний дараагаар гом бидсэн сайд улс төрийн эрх үүрэгт нь ороогүй 9 дэх богдын батламжил аваад хэлээгүй нь та нартай холбоотой юм а гэх утгаар баруунтны удирдагч руу дахин дайралтыг хийсэн байна. Дамд орж нар нэг удаадан Коминтернийхний амийг таглах зорилгоор гом бидчнийг төвдөөс 9 дэх богдын батламжил авч ирсэн атал засгийн газарт хэлээгүй гэсэн шалтгаан зам баривчилж шоронд хорж байцаасан болоод тэнсэн сулжээ. 9 дэх богдыг тодруулах тухайд Монгол баримтад дурдсанаар хүрээний хойд этгээдэд төрсөн мэрэгэн хүүхэнд цэндэж авийн хөвгүн Орос баримтад дурдсанаар бол 90 голын удган хүүхнээс төрсөн хүн богд лам мөн гэж эхс лам нар хэлэлцээд мөн биш алин боловч далаа ламаас асууж мэдхийг эрмэлцсэн байна. Үүнийг шинжилсэн улаан Оросын тусгай албад далаа ламын ордонд нэвтрэх зорилгодон Монголын богдын нэрийг сүүлчийн удаа ашиглахаар шийдсэн байна. Монголын шашинтнууд ч энэ боломжийг алдахыг хүссэнгүй. Ерөнхий сайд цэрэн доржиж энэ талд байсан учраас Янзан хамбад ил ажлыг даатгажээ. Хичээнгүй Баатар Жанжин зүтгэлт захирагч гом бидшин 9 дэх богдын сундаг шүүлгэн авахыг торгилсныг мэдэж байсан авч энэ ажлыг зохицуулж байсан нь мэдрэгдэнэ. Элчин сайд гом бидшний эмчээр лам Жанчвэржин туслах лам Гендэн содон нар явжээ. Жохом энэ Гендэн содон лам сундаг шүүлгэх даалгаврыг Янзан хамаас авч явсан юм байна. Гом бидчин сайд лахаст очиод 13 дугаар далаа ламтай уулзахдаа учрыг асуусанд надаас асуух явдалгүй. Сажванчин ламд очиж асуу гэсний дагуу Гендэн содном лам мөргөх нэрээ цааш авж сажин хийд орж Монголын хойд этгээдэд төрсэн мэрэгэн хүүхний хөвгүүнийг богд мөн бусыг асуусанд сажванчин мөн химээгээд сунтаг өгчээ. Үүнээс үзвэл Янзан хамб төлөөлөгчдөөс өмнө далаа ламтай харилцаа барьж үйл явдлыг өөрчилсөн зохицуулсан нь тодорхой байна. Гендэн содном лам сажванчны төвд үсгийн шар сунтгийг нууцлан авчирч гом бидчин сайдад авчирч өгөхдөө таны нэрийг хэлж бараалгасан шүү. Мэргэн хүүхэн цэндэж авын хүү богд лам мөн бус алин болохыг асууж айлтгсанд сажванчин богд түүнийг лавтая богд жанзан дам худагт мөн хэмээн айлдаж сунтгийн бичигт мотрын тамгаан даж хайрлсан хэмээн хэлжээ. Энэ бүхэн бол төвдөд болсон хэрэг явдал. Нэг зүйлийг тодруулан хэлэхэд эл сажванчин богд бол банчин богд биш. Харин сажин хийдийн тэргүүн богд юм. Хичээнгүй Баатар гом бидчин төвдөөс 1928 оны хавар буцаж ирээд анх үүрэг даалгавар авч явсан ерөнхий сайд цэрэн дорж нь байхгүй болсонд эргэлзэж шууд засгийн газарт хандсангүй. Эхлээд сунтгийн үсгийн утга үнэн эсхийг мэдхээр Янзан хамбад хандахад хойд мэрэгэн хүүхний хүү богд мөн хэмээн сажванчингаас сунтаг дээр битсэн юм байна хэмээн хэлжээ.
Гомб Ичингүн чухам үүний дараа л засгийн газраа очиж сунтгийн бичгэн хураалагсан гэжээ. Янзан хамбатан засгийн газарт хандаж болно хэмээн Гомб Ичин жанжинд хэлсэн байх магадлалтай. Яагаад гэвэл Оросуудын цөхрлийг барж байсан цэрэнд орж гуан оронд шашин дээлтэй амар тайж ерөнхий сайд болсон байлаа. Эцэст нь мэрэгэн хүүхэн Цэндэж авийн хөвгүүний хувь заяаны тухай үндэслэлтэй байж болох нэгэн таамгийг хэлье. Зүүн хязгаарын тохинулах цэргийг дайчлан захирах Жанжин Хичээнгүй Баатар зүтгэлт захирагч гүн Гомб Ичний мэдүүлэгт Манчир лам надаас ил хэргийн тухай асууж байсан. Би мэдэхгүй гэсэн гих мөр байдаг. Энэ нэг талаас Гомб Ичин Жанжин Манчир хутагт төдийл итгэхгүй байсан мэт харагдаж байгаа боловч нөгөө талаас Манчир хутагт энэ хүүхдийг сонирхсан шалтгаан нь тодорхойгүй үлджээ. Хожим 1937 онд Манчир хутагтыг хувьсгалын эсэргүү хэрэгт баривчлан байцаахаар дотоод явдлын ямаас гаргасан тодорхойлолтод богд мөн хэмээн хүүхдийг Манчир хутагт дэрэгдэм байлгадаг гэх ганц өгүүлбэр байдаг бөгөөд өөр ямар нэгэн мэдээ баримт хэрэгт хавсраагүй байна. Манчир хутагтын дэргэд байсан тэр хүүгийн тухай түүнийг хэрэгсэн тухай ямар нэг баримт тагнуулын ерөнхий газрын тусгай архивт байдаггүй.